Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь эвэнтэлсэн. Тэрээр 4 төрлийн зүрх сэтгэлийн тухай ярьсан бөгөөд энэ нь 4 төрлийн хөрсний тухай байна. Сайн хөрсийг ойлгоход их амархан. Энийг ойлгоход тийм хэцүү биш бөгөөд тийм хүн энд суугаад анхаарлаа сайн хандуулж, цөөхөн үгийн тэмдэглэж аваад гэртээ харсны дараа сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлдэг нэг юм. Тэд урах цаг хурааж авдаг бөгөөд зарим хүмүүс зарим нь 30, зарим нь 60, зарим нь 100 байгаа нь ямар учиртай вэ гэж боддог. Би ч бас мэдэхгүй байна. Би ч бас яагаад гэдгийг сайн ойлгоогүй байна. Гэхдээ миний бодлоор бол тэдний амьдралын дуулууртай байдлаас болсон байж болох юм. Гэхдээ би бол ямар ч ургац авахгүй байснаас 30-ыг хураасан байхад болж л байна. Тийм биш гэж үү? Би бол зүрх сэтгэлийн талаар ярмаар байна. Дараа нь бусад хоёрыг ярина. Ямартай ч үүрэг газар унахтал Сатан үрийг хурдан хулгайлж байна. Үрслэхээс өмнө. Бүр үндэслэхээс өмнө хулгайлж тэгснээр хатуу зүрх сэтгэлтэй болж байна. Хатуу зүрх сэтгэлтэй хүн бол хатуу зүрх сэтгэлтэй байгаагаа мэддэггүй. Та хатуу зүрх сэтгэлтэй бол Бурхны үгийг шингээж авч чадахгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жишээлбэл та магадгүй чуулганд эсвэл байгууллагад мөнгө өгөхдөө тэд алдсан юм уу эсвэл буруу хэрэгэлсэн юм шиг санагдаж болох юм л та. Тэгээд тэд би мөнгөө энэ хүмүүст өгөхгүй. Зүгээр л өгмөөргүй байна гэдэг бөгөөд та өөрөө шархалсан хүн болохоос тэр хүмүүс биш юм. Хатуу зүрх сэтгэлтэй хүмүүс иймэрхүү л байдаг. Тэд өгөх талаар сургаал сонсох дургүй байдаг. Гэтэл үнэндээ өгнө гэдэг бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл байдаг. Яг үнэндээ одоо багш нар өгөх талаар заах тийм ч дуртай биш болсон. Хүмүүс иймэрхүү хандлагатай болсноос болсон юм. Өгөх талаар ярьж эхлэхэд орчны уур амьсгал өөрчлөгдөж байгааг та харах болно. Хатуу зүрх сэтгэлтэй болоход юу нөлөөлж байна вэ? Олон зүйл нөлөөлөх бөгөөд хэтэрхий хууль баримтлагч фарисеучуд хатуу зүрх сэтгэлтэй байсан. Тэд бүх дүрм журмыг мэддэг боловч хүнд ч өгөөмөр ханддаг байсан. Шүүмжлэмтгий бүгдийг л шүүж байдаг. Энэ дэлхийн бүх хүмүүсийн буруу тэдний зүв байдаг байсан. Үйлс 28-ын 26-аас 27 дээр энэ ард түмэнд очиж хэлтүгэ. Сонсон сонсовч хизээч ойлгохгүй. Харин харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чихэн дүлээрэн хатуурч нүдэ анжээ. Их хатуу. Эсбүгөөс тэд нүдэрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч эргэнэ. Тийм ээ. Би тэднийг эдгэх байсан гэсэн байдаг. Би ч бас хүүхэд насндаа хүчирхээлд өртсөн учраас хатуу зүрх сэтгэлтэй байсан үе байгаа. Та хатуу зүрх сэтгэлтэй байвал хахир хатуу, үзэн ядалттай маш хэцүү зүйл туулсан байдаг. Таныг хүмүүс илүү сайхан амьдралтай байж болох байсан гэж хэлэхэд тань таалагдахгүй. Та их яхир зантай болохоор эргэн тойрныхон бас яхир байгаасаа гэж хүсдэг. Би бүр Дэвиг баяр хөөртэй байхад нь уур хүрдэг байсан гэж. Би амьдралдаа их шархалсан болохоор аятайхан сайхан амьдралтай хүмүүст баг зэрэг атаархдаг байсан. Тэгэхээр та намайг юу ч мэдэхгүй байж яриад байх хэрэггүй гэж болохгүй нэ. Мэдээж ийм зам байдал танд сайн биш шүү дээ. Танд зөвлөмж хэлэх үү? Та өөрийгөө өрөвдснөөр хизээд сайн зүйл болохгүй. За би дахиад хэлэх хэрэг байна уу?
Би та нарыг улам эвгүй байдалд оруулах уу? Тийх үү? Та өөрийгөө өрөвдөж байвал дими цаг үрж байна гэсэн үг. Таныг шархалж хаад тоохгүй бай гэж хэлээг байна. Би ийм байдалтай олон жил өөрийгөө өрөвдөж дими цаг үрж байсан. Харин Бурхан надад чи өрөвдмөр байж болно. Эсвэл хүчрэхэг байж болно. Чи аль нэгийг сонгох болохоос хоёулангаар нь байна гэж байхгүй гэж хэлсэн. Та өрөвдмөр байдлаа орхи. Тэгвэл Бурхан танд хүч өгөх болно. Үнс нурмаа түүнд өгч үзэгслэн гоог ав. Амен. Хатуу зүрх сэтгэлтэй хүмүүс амархан шүүдэг. Өгөөмөр ханддаггүй. Мөн уучлахтаа муу байдаг. Тэгэхээр үг хатуу сэтгэлтэй хүнд хүрдэггүй. Хатуу сэтгэлтэй хүмүүс зүгээр л урдаас таасан зүйлдээ итгэдэг. Яагаад тийм байгаагаа ч мэддэггүй. Зөвхөн өөрсдийн бодолтой итгээд хатуу зүрх сэтгэлээ хатууруулсаар л байдаг. Зурагтаар гарч байгаа христчин хөтөлбөрүүдийг алгасдаг хүмүүс ямар ч хэрэггүй хог гэдэг. Тийм ээ, мэдээж мөнгө авах гэсэн номлогчд байж л байдаг. Бас зурагтаар бэлэвсэн эхнэрүүд мөнгө өргөөд илүү сайхан амьдралтай болох болно гэж хэлдэг тийм хүмүүс хүртэл байгаа. Аль нь вэ гэдэг дээр та ойлгохгүй байж болно. Гэхдээ тэд миний хийж байгаа зүйл юу хийж байгаа талаар бас л ойлголт байхгүй л байна. Мэдээж би төгс зүйл хийдэггүй, алдаа гаргадаг. Гэхдээ би ямар нэг зүйл хийх гэж хичээж байна. Шүүмжлээд сууж байдаг хүмүүсийн ихэнх нь хийж байгаа хүмүүс биш. Юу ч хийхгүй байгаа хүмүүс байдаг бөгөөд зүгээр суугаад эргэн тойрноо шүүмжилж байдаг. Элиа агуу зүнч байсан бөгөөд Үлсгэлэнгийн үед жижиг булгийн усаар гайхалтай тэжээгдэж байсан. Тэгээд булаг ширэхэд Бурхан тэрэнд ядуу, сэтгэл гутралд орсон, өөхөх төгсөн бэлэвсэн эмэгтэйг илгээдэг. Элиа түүнд юу гэж хэлснийг мэдхүү? Надад идэх зүйл, уух зүйл өгөөч гэж хэлэхэд тэрээр надад л хангалттай тос болон хоол байна. Энэ вааранд хүү бид хоёрт хүрэлцэх хоол байгаа. Бид энийг идээд л өөхөх бахтаа гэж хэлсэн. Тэр үед тэднэрт зурагт байгаагүй. Хэрвээ байсан бол Элиа зурагтаар номлодог хүн байх байсан баг. Тэр түүнд юу гэж хэлснийг мэдхүү? Эхлээд надад өгөөч. Иймэрхүү зүйл зурагтаар яривал юу болох болоо? Яанда. Хүмүүс хэдхэн буруу зүйлийн сонсчхоод бүгдийг шудраг бус гээд яриад байдаг шүү дээ. Хэдхэн хүний буруу үйлдэлээр бүх хүмүүсийг төлөөлүүлж ярьдаг болох хэрэгтэй. Энэ бол болохгүй. Зарим хүмүүс хатуу зүрх сэтгэлтэй байдаг нь тэд чуулганыг бурхан гэж боддог. Магадгүй буруу чуулганд очсон байдаг. Тэгээд найзархаг биш, шүүмжлэмтгий байгааг хараад тэд бүх зүйлд хатуу зүрх сэтгэлээр ханддаг. За одоо хэдхэн минут өнөөгийн дэлхийн нөхцөл байдлыг ярьцгаая. Библиэлд сүүлийн өдрүүдийн талаар гардаг бөгөөд хуурам эхлэлт ихсэн. Гэхдээ Бурхан энэ өдрүүдийг багасгаагүй бол хуурам эхлэлтийн эсрэг ямар ч хүн зогсож чадахгүй гэж хэлдэг. Өдөр бүр бид хуурдагдахгүй төлөө залбирах хэрэгтэй. Өдөр бүр энэ зүйл дээр бид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Та өөрийгөө бүгдээс дээгүүр ийм зүйл надад тохиолдохгүй гэж
Битгий бодоорой. Хуурдагдана гэдэг нь худал хуурмагт итгэхийг хэлж байна. Би ч бас ялгаагүй бүгд л хуурдагддаг бөгөөд муу сүнс Бурхны бидэнд өгсөн зүйлийг булааж авахын тулд үннээс холдуулж худал хуурмагт итгүүлэхийг хүсдэг. Энэ нийгмийг хуурч байгаа янз бүрийн агентлагууд байсаар байгаа. Мөн итгэгчдээс гадна олон хүмүүсийг хуурч байна. Хүний үзэл гэдэг тийм үзэл бий болсон бөгөөд тэд хүний сонирхол үн цэнийг онцолдог. Тэд ихэвчлэн би энийг хүсэж байна гэх мэтэр өөрийгөө төв болгосон үзэлтэй байдаг. Олон итгэгчид хувиа хичээсэн болж байна. Тэдний залбирал нь хувиа бодсон, сайн дурын ажилд оролцдоггүй, юу ч хийсэн байнга мөнгө авахыг боддог. Итгэгч биш хүмүүс өөрийгөө төв болгох нь муу. Гэтэл итгэгч бид тийм байхаар юу болох болж байна? Энэ үзэл нь далдын хүч болон Бурхныг эсэргүүцдэг үзэл бөгөөд өөрийгөө л дээдэлж үнэлж ямар нэг байдлаар өөрийнхөө нөөц бололцоог олж харах гэдэг. Би ч бас учир шалтгааныг олох гэж өөрийгөө их асуудалд оруулдаг байсан үе байгаа. Тийм ээ. Ер нь бол энгийнээр хэлэхэд хүн төвтэй энэ үзэл Бурхныг байхгүй гэж үздэг. Өнөөгийн нийгэмд ийм л зүйл хийж байна. Тэд Бурхныг засаг захиргаанаас гаргаж сургуулиас хүртэл холдуулахыг хүсэж байна. Бидний ирээдүй бол хүүхдүүд. Тийм ээ. Тэдний амьдралаас Бурхныг авчих юм бол 50 жилийн дараа тэдний амьдрал ямар болох болоо? Одоогийн нийгэм бүрхэг байна. Хүнийг дээдлэх үзэлтэй хүмүүс ямар ч хариуцлага тооцох дургүй. Харин зүгээр л хүссэн зүйлээ л хийж, харин хиймээргүй байгаа зүйлээ хийхгүй, дураараа авирлаж, сахилах батгүй болсон байна. Амен. Хүнийг л дээдлэх үзэлтэй хүмүүс өөрийгөө төв болгож магтуулж, нэр цол хүртэх дуртай байдаг. Тэд амьдралаа ямар ч тооцоололгүй хариуцлага хүлээхийг хүсэхгүй. Мөн Бурханд итгэхийг хүсдэггүй нэг гол шалтгаан бол Бурхан байгаа гэж хэлчих юм бол тэд түүний тушаалыг дагах хэрэгтэй болдог болохоор өөрсдийнхөө байхын тулд л ийм зүйл хийдэг байна. Бүгдээрээ одоо изм талаар ярьцгаая. Эхлээд хувьсгалын онолын талаар ярив. Мэдээж энэ онолоор бол бид сармагчингаас өөрчлөгдсөн гэдгийг сонсоход харамсалтай байгаа. Бид чин гайхалтайгаар Бурхны гараар маш их том зорилготойгоор бүтээгдсэн. Би энийг хэлэх болгондоо хувьсалд итгэдэг хүмүүсийг уурлуулдагтаа харамсаж байна. Уул нь таныг уурлуулахыг хүсээгүй юм шүү. Өөрчлөлт болон хувирал биш. Харин Бурхан энэ бүгдийг хийсэн. Яагаад Бурхныг оролцуулахгүй байгааг ойлгохгүй байна. Бид саяхан байгалийн тухай зурагтаар үзсэн бөгөөд олон арлуудын тухай байсан. Дарвин хамгийн анх хувьслын санааг эндээс авсан. Тэр ойлгомжгүй зүйлийг харсан. Та Бурхантай хамт байвал юу болно гэж бодож байна вэ? Гайхалтай зүйлүүдэд тавтай морил гэж хэлмээр байна. Үнэхээр таны ойлгохооргүй олон зүйлс байгаа. Тийм болохоор та ийм зүйлд бодолохын оронд зүгээр л гайхалтай гэж хэлэхдээ болно. Ер нь бол арал дээр энэ ургамал яаж яваад очсон байх вэ? Уг нь энэ ургамал энд байх ёсгүй ургамал байдаг. Тэгээд л энэ ургамал яаж далаа гатлаад энэ газар ирчих вэ? Магадгүй
салхиар дамжин өр нь энд ирсэн байх. Тэгээд олон сая жил эндээ ургаж байгаа бах. Үнэхээр л толгой өвтгөж байна шүү. Тийм биш гэж үү? Зүгээр л Бурхан энийг энд тарьсан гэд хэлчихэж яагаад болохгүй байгаа юм бэ? Есүс чи хүүхэжиг болж надтай хамт байгаарай гэж хэлсэн бөгөөд энэ нь Бурхан хэлсэн учраас би итгэж байна гэрэ гэсэн үг. Багш нь Египтчүүдийг Бурхан 15 см гүн улаан тэнгис живүүлэхээс өөр арга байгаагүй гэж бяцхан сурагчдаа хэлэхэд нь гайхалтай. Бурхан энэ бүх хүмүүсийг 15 см гүн усанд живүүлсэн байна гэж хэлэх бяцхан охин шиг итгэлтэй байцгаая. Та хүүхэжийг итгэж чадвал бүх зүйл таны гайхшруулахыг харж байгаа үсттэй. Та хөөх гэдэл. Одоо онлын талаар ярьж өгье. Онл гэдэг нь таах, санаа гаргах гэсэн утгатай их үүсвэрүүдийг тодорхойлт болгон гаргах юм. Энэ үнэхээр надад таалагддаг. Энэ бол ямар нэг санааг үйлдэл болгохын тулд баттгах юм. Өөрөөр хэлбэл би энийг хиймээр байна. Гэхдээ онлын хувьд хийх боломжтой байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэж хэлнэ гэсэн үг юм. Тиймээс үнэн зүйл байх нь чухал байх нь байна. Өнөөгийн дэлхийд бол баттай үнэн гэж байхгүй гэж хэлдэг. Би энэнд итгэдэг. Би үнэхээр энэнд итгэдэг. Би Бурханы үг бол баттай үнэн гэдэгт итгэдэг. Бүх зүйл үнэн байж болох уу? Би өөрийн гэсэн үннийг бий болгож болох уу? Үгүй. Энэ дэлхий харин бүр бодолчхаад байна. Бурхан минь. Бүгдээрээ л ямар нэг зүйл дээр туршилт хийсээр байгаа. Гэхдээ би туршилт гэдэг үгэнд дуртай байгаа. Яагаад вэ гэж үү? Туршилтаар олон зүйл хийдэг. Яагаад вэ гэвэл философч гэж ямар хүн болохыг мэдэх үү? Боддог хүн. Гэхдээ би чи энэ хүмүүсийн нэг нь шүү. Бид бүр ахлах философч. Зүрх сэтгэл хатуу байх нь хүнийг шархлуулж байдаг. Гэхдээ Бурханаар шархаа идгэлэхгүй байх гол их үүсвэр болдог. Дэлхийн олон санаануудыг хүлээн авах чиг л хүлээн авдаг мөртлөө харин Бурханы үгийг огт сонсдоггүй хүмүүс юм. Зурагтаар үзээд байгаа хэрнээ Бурханы үгийг ойлгохгүй байгаа хүмүүсийг хараад харамсдаг. Хэрвээ зурагт боловсрал олгодог юм бол та иймэрхүү байвал асуудалтай л байна да. Би ч бас зурагт үздэг хүн. Үзэж байхдаа аль нь үнэн, аль нь худал гэдгийг ялгадаг. Мөн аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг мэддэг. Та мэдээ хэтэрхий их үзээд байх юм бол зүрх сэтгэлтэй нь хатуурдаг. Ер нь бол мэдээгээр гарч байгаа бүхэн муу байдаг. Тийм ээ. Гэхдээ намайг хардаа энэ дэлхий дээр муугасаа илүү сайн зүйлс нь олон байдаг. Гэхдээ бид тэднийг сонсохгүй явсаар байна. Тийм шүү. Та өөрийгөө ууртай байлгаснаар зүрх сэтгэлээ хатуу болгодог. Бас нэг шалтгаан байна. Гуйж байна. Та хүмүүст уурлахаа бол. Бурхны хэлснээр уучил. Хурдан уучил, байнга уучил. Амьдралаа гашуун, хахир болгохоос татгалзаж амьдр. Өнгөцгөн чулуутай хөрс бол гүн итгэл байхгүй итгэгчид мөн үү? Ийм хүмүүс Библийн ишлэлээ тэмдэглэж зурдаг. Гэхдээ тэдний амьдрал үндэсгүй байна. Тэд бараг л асуудал гарах хүртлээр Бурхан тэдэнд хайртай гэж боддог боловч асуудал үүсгэхэд Бурхан үнэхээр тэдэнд хайртай юу гэж эргэлздэг. Харин бид Бурханы хайранд үндсээ бат бэх суулгавал ямар ч зүйл тохиолдож байсан. Бурхан минь ээ, та надад хайргүй мүү гэж хэлдэг вэ? Бид итгэж байгаа зүйл буюу хүрсэнд нь сайн үнсээ суулгах хэрэгтэй гэдэгт би итгэж байна. Ямар ч муу сүнс надаас булааж авч чадахгүй.
Амен. Өнгөцгөө итгэлтэй итгэгчид мэдрэмжээрээ амьдардаг бөгөөд хаарж бодож байгаадаа захирагддаг. Тэгээд дараа нь өргөстэй газар унсан үг байна. Энэ бараг дөрөвдөх нь байхаа санаа зовлтуудыг хэлж байгаа юм. Тэгээд цааш нь ертөнцийн замнал, эд баялагын хуурамч байдал, ээлдэв зүйлд шунах хүсэл нь үгийг баймалж үр жимсгүй болдог. Та хаанчлалд байх уу? Энэ дэлхийд байх уу гэдгээ бодоод үзэх хэрэгтэй. Та энэ дэлхий дээр амьдарч байгаач дэлхийг дотроо оруулж болохгүй. Амен. Бурхан биднийг энэ дэлхий дээр байгаасаа гэж хүссэн. Гэхдээ дэлхий дээр байхдаа Есүс шиг зан чанартай байж, түүн шиг үйлдэж, тэгснээр гэрэл болж дэлхийг өөрчлөөсэй гэж хүсдэг. Өөр гайхалтай олон зүйлс байгаа. Сатааруулахад хүрэгдэг зүйлийн талаар ярмаар байвч ярих цаг байхгүй байна. За номлё. Та өдөрт 25 удаа утас юм уу өөр ямар нэг дуу чимээнээс болоод сатаардаг. Сайн сонсоорой. Би номоо бичиж байхдаа хүн надад саад болохооргүй тийм газар олж очихыг хүсдэг бөгөөд за одоо л бичиж болох нь байна. Энэ өрөөнд орж ирвэл битгий надтай яриарэ гэдэг. Яагаад ийм зүйл хийдэг вэ гэхээр бичиж байхдаа би дотор нь орчихдог. Бараг л дотор нь ороод амьдардаг. Тийм болохоор хэнийгэн ирээд ямар ч утгагүй зүйл асуухад эргээд хуучин байдалтай орох гэж нэлээд хугацаа шаарддаг. За сайн сонсоорой. Судлаачид юу гэж хэлсэн гэхээр хэрэв та ямар нэг зүйл төвлөрсөн үедээ анхаарлаа сарниулвал эргээд анхаарлаа төвлөрүүлэх гэж 23 минут 15 секунд зарцуулдаг гэж үздэг. Сайн хөрс байгаарай. Үгс таны зүрх сэтгэл таригдаасан. Уншиж байхдаа зүгээр ном уншиж байгаа мэт бардмаар уншдгаа болох хэрэгтэй. Та магадгүй хурдан уншдаг байж болно. Гэхдээ уншиж байхдаа сайн шингээж уншихаа битгий мартаарай. Сайн шингээгээд цааш нь унш. Олон хүмүүс энийг хийдэггүй. Өнгөн хэсгийг хараад өнгөрч болохгүй. Жишээлх юм бол судлах номууд болох Колосей дээр 100 гаруй унших иш татсан ишлэлүүд байдаг бөгөөд би бас 2-3 унших ишлэлүүд өгдөг. Тэгснээр илүү гүнзгий үзэх боломжтой. Гэхдээ бичих зав зай байхгүй учраас би бүгдийг бичдэггүй. Христч ном бичдэг хүн хэлсэн үгээ баттгаж санаа оруулдаг. Гэхдээ нэг бүрчлэн бичдэггүй. Хинч энэ зүйлийг сонирхгүй байгаа болтой. Тийм үү? Тэгвэл сайн байна, тийм шүү, гайхалтай. Би үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр хүмүүс цаг гаргаад уншиж байгаа бол анхааралтай уншаад зогсох газараа зогсож цаг зарцуул. Хэрвээ уншихаар иш татсан зүйлүүд байвал уншиж, бас Библийг хажуудаа байлгаад иш татсан ишлэлүүдийг ч бас уншдаг байх хэрэгтэй гэдгийг хэлхийг хүсэж байна. Та энийг хийж чадвал Яванда олон ном судалж байх та. Эфес, Колосей, Илчлэлт номыг сайн мэддэг болно. Гэхдээ танаас бага зэрэг чармаалж шаардах болно гэдгийг хэлмээр байна. Тийм шүү. Энэ үгч бас л хэцүү үг шүү. Бид бичээстэй ойр байх тусам оюун бодлоо хянж, үннийг сонсож, мэдээллийн үн цэнийг ойлгож, дахин судлах сэтгэлтэй болдог. Бид Бурхны үгийг сонсох дуртай гэж хэлдэг. Гэхдээ хүн болгон бэлэн байдаггүй. Библиэлд та нар сонсож байгаа зүйлийг анхаарах тун. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөгч болно гэж хэлдэг. Өнөөдрийн хичээл бол үр тархичийн тухай сургаал зөвлөл байсан бөгөөд үнэхээр хэрэгтэй чухал сургаал зөвлөл юм. Би таныг үгийг судлах цаг гаргаж, өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хүсэж байна. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтагч